одоо бүгдээр яавал Facebook дээр олон дагагчтай болох вэ? Яавал буст хийх вэ гэдэг хичээлд те амар их яадаг штэ. Суудаг те. Хэрнийг л өмнө зүгээр бичиж чинь гэсэн үг байхгүй суралцаад авчвал хиймэл ухааныг яавал энийг зөв үр дүнтэй хэрэглэх вэ? За одоо энэ сэтгүүлч отхон бит хоёр юм Монгол улсад хиймэл ухааны хөгжил ямархуу хэмжээнд байгаа тухай юм ярилцлага хийж байна л та. Чиний одоо бодлыг сонсъё. Монгол улсад хиймэл ухааны хөгжлийн тухайд үзүүхийн нэтлэлд өндөр хэмжээнд хөгжиж байгаа мэдээлүүд гарчлаа. Датгайлахуур таних текст үзэх, үз зэрэг уйган ориглоны хиймэл оюун ухааны салбар төрлийн бүрийн хэмдэрээр хөгжиж байна. Энэ зүй тогтлыг бид үргэлжлүүлэн зураглахтай таамагтай. Таны бодол ямар вэ? Одоо бид хоёрын ярилцлага, хоёр хүний ярилцлага гэхээс илүү бас гурав дахь чамааг ингээд ярилцлаганда татан оруулж байна. Тэгээд Монголд одоо хиймэл оюун ухаан хөгжөхөд хамгийн гол одоо хөгжөхөд нөлөөлж байгаа зүйл нь юу вэ? Монголд хиймэл оюун ухаан хөгжиж байгаа нөлөөлж байгаа гол зүйлүүдийн нэг нь өндөр хүчин хүжилтэй дуцаалах систем, датаны хүртээмж, ад нь энэ салбарт хонох оруулалт өсөж байгаа гэж би бодож байна. Та бүхний бодлоор яагаад энэ өсөлт үүсэж байна гэж үздэг вэ? Хэрэглэнээсээ болж байгаа болов уу гэж бодож байна. Миний явсан зам ч амар тийм бартаатай зам байхгүй. Амар хэцүү тэгээ аюу халдагдaltaй хавьяасаа зөндөө олон янзын хиймэл ухаануудыг туршиж чинь тэгээ ихэнх нь баг худалдаж авч хэрэгжилж чинь тэгээ тэндээс ч болох нь байна болохгүй нь байна. Одоо энэ чинь хиймэл ухааны нэг тийм юу болж байгаа байхгүй нэ хэсрэлт гэдэг юм уу те. Тэгэл нөө олсон болоогүй масар олоодаг компаниуд гарч ирж байна те. Тэдний чи хийж байгаа юм ажил нь ингээ худалдаад авцаа байна те хэрэглэхгүй ингээ зогсчихно те. Таашаа хөгжихгүй болчихно ингээ. Энэ олон алдаатай бартаатай замаар явсан юмнуудаа туршлагуудаа сургалтуулах. Тэр хүмүүст аль болох хялбар ойлгомжтой бат чиг юм алдаа одоо гарахгүйгээр яв харах замыг л тааж өгч гэнэ гэсэн үг л дээ. Зогсооч хоо тий. За энэ нэг юм бичлэг саяхан ингээ олон нийтийн сүлжээнд явсан. Тэгээд энэний доор нөгөө бичиж байгаа хүмүүс ал ямар төрчихсөн авьяастай хүүхдээ амжилт төсөө гэл бичсэн. Тэгэнгүүт нэг хэсэг нь болохоор энэ одоо ай бишил юм шиг байх юм. Ингээл нөгөө хиймэл оюун ухаан гэж бид нар ингээд яриад байгаа. Тэгээд тэр нь ингээ бидний амьдралд маш хурдтайгаар орж ирсэн. Гэтэл бид нар нөгөө трийг одоо яг боддгийг хиймэл оюун ухаантайгаа ялгаж салах чадахгүй. Тийм хэмжээнд хүрээд тэгээ өнөөдөр бүр одоо үний юм уу, хиймэл оюун ухаан юм уу гэд нэг юм асуултын тэмдгийн дунд өнөөдөр бид нар амьдарч байгаа шиг байл. Тэгэхээр одоо яг энэ бичлэг дээр ихэд тухайлбал одоо хиймэл аяа хөгжүүлэгчийн хувьд энийг хараад яг яаж ялах вэ? Өөрийн хувьд? Яг миний хувьд харахаар энэ нөгөө нэг энийг одоо one animate гэд одоо цагуруу эсвэл одоо killing гэд байна л та. Хятадтай хэр юунууд төр хийсэн байх гэж харж байна л та. Тэгээ хүмүүс ялгахгүй л өөр нь хиймэл ухаан хийж байгаа хүмүүсийн хувьд бол маш сайн байхгүй яа. Тэгэхээр энэ чинь хэр нөгөө бүжгэлж чаддгүй хүмүүсийг л бүжгэлдэг болгоход л одоо зорилго оршиж байгаа шүү дээ. Эсвэл одоо хоолоон солгоо олоотой хүмүүсээс хайган дуулдаг болгох ч юм уу зорилго оршиж байгаа болохоор маш одоо сайн хөгжиж ийн л гэж харж байгаа байхгүй хиймэл ухаан. Зорилготой хүрж ийн л гэж байна шүү дээ тий. Гэтэл нөгөө талд нөгөө хүлээж авч байгаа бидний хувьд болохоор энэ хүүхэд яг өөрөө бүжиглээд байгаа юм уу? Эсвэл хиймэл оюун ухаанаар бүжиглчихэд байгаа юм уу гэд бид нар бас ингээд ялахгүй ш. Яг доор нээгээр хийсэн гэдгээ хавьсан бол яг болохоор байсан байхгүй. Тэрийг одоо хаваагүй хийгээ хүмүүс ялахгүй юм л та. Зөвхөн эд бичлэгч биш одоо энэс хаад нөгөө янз бүрийн нэг телевизээр нь унахад тэг хүүхдээ ирээл нохоо зугаал аварчаа тэг. Хэрэг чинь тэгэл нохоо сонирхч одоо өрөвтөр авш хаваал. Тэгэл нохоо шуугаантай юм таалга бурхан мань гэж тавьж байгаа. Эсвэл нэг янз бүрийн осол үер болцохоо бичлэг эднэрийг дандаа хиймэл ухаанаар хийсэн бичлэгүүд. Одоо ер нь нэлэнхүүдэл ялгахад аягүй хэцүү болж эхэлж байна. Ялгахад хэцүү байгаагийн цаана нөгөө гол эргэлзээ нь энэ хиймэл ухаан гэдэг чинь одоо яг үүндээ ингээд хүмүүсийг тийм
төөрөлдүүлэх те хуурам бэлэлт одоо хүний ихтгэл өмчлөлтийг ашиглаад үр зүйлийг явуулдаг энэ айгу хортой юм биш үү гэдэг нэг юм айдсыг бий болгоод юм л да нийгэмд. Хэр одоо яаж зохицуулах гэх юм ба. Ямар ч байсан одоо бид нар нэг уран сайхны кино эдэр үзэхээр одоо юу гэдгийг те дүүн эдэр үзэхээр л хэр киноны зураг л те үнэхээр одоо тийм бодит байдалтай дийдсэн ойрцоо одоо компьютер график гэвэл итгэл те улам баярлал те одоо тэгдэг штэ. Тэрнтэй адилхан л одоо хиймэл ухааныг бол улам л уран сайханд одоо нийцсэн хийм ойртус бодит байдалтай ойрлол одоо бидэрт бол болж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ яг хуу явандаа яг энэ нөгөө сошиал сүлжээд хиймэл ухааны видеонууд ордог сошиал сүлжээ тий хиймэл ухаан ашигладаг хүмүүсийн сошиал сүлжээ энгийн сошиал сүлжээг л хуваагдах байх л та. Одоо тэгэхээр гарч ирж байна. Оо одоо бүр тэгээд тэрлүүгээ одоо нөгөө хиймэл ухаан ашиглагчид гэдэг ингээд ялгараад явах юм тий. Бидний хувьд бол яг хуу ингээд хиймэл аюухан гэхээр монголчуудын хувьд одоо анх удаа л энэтэй ингээд танилцж байгаа. Тэгээд хамгийн энгийн хэлбэрд нөө чат GPT гэх нэг юм асуугаал чатаар тий. Тэгээд хариултаа авдаг. Нэг тийм төвшөнд ингээд монголчуудад орж ирж байна л да. Тэгэхээр өөрийн чинь хувьд бол энэ хиймэл аюухан гэдгийг бас төрүүлж мэдэрсэн Монголд анх хиймэл аюухан гэдгийг одоо мэдэхгүй байхад нь анх энийг ингээд хөгжүүлж байгаа хүнийх нь хувьд би одоо урьж ярилцж байгаа юм аа. Тэгэхээр өөрийн чинь хувьд яг энэ хиймэл ухаан гэдэг юм ер нь дэлхийн нийтэд хүн төрөлхтөн түүхэнд анх яаж үүссэн бэ? Хиймэл ухаан уу? За хиймэл ухаан анч өөрөө нөгөө математик тооцоолол байхгүй тий. Дэлхийн 2 дугаар дайны үед ахаа нөгөө германчууд энигма гэдэг юм хувцлагынхаа одоо тактикийг нарийн тооцоолдог тийм одоо компьютер гэх юм уу тий хийм хэрэглээд тэгээд одоо мэдээлэл явуулдаг байсан. Хэрэг нөгөө Америкууд одоо тайлж уншихын тулд нэг Алан Тюнер гэдэг хэрэг одоо хиймэл ухааны эцэг гэдэг байхгүй. Тэр одоо хэрэг тайлж уншиж одоо нэг хийхин тулд компьютер тооцоолол гаргаж ирсэн. Тэгээд хүний ухаанаас олоо илүү одоо авсан тийм математик одоо тооцооллуудыг гаргахын тулд одоо компьютерт оруулах ихний үндсийг энэ хүн одоо тавьсан байна. Тэгээд тэрнээс хойш 60 онд байна уу да. Элиза гэдэг анхны тийм хиймэл ухааны одоо юу чатботыг гаргаж ирсэн байна. Тэгээ хэрэг нь бас одооны ухаан хиймэл ухаан шиг биш мөртлөө одоо нөгөө манай игүнэ гэдэг шиг те яг адилхан хав усгтэй Элиза гэдэг нэртэй хүн юм асуухаар хэр аясаар нь одоо тааруулж хариулдаг те одоо би өлсөд байна гэж хариултаа та өлсөд байгаа мó гэж хариулдаг тийм байхгүй юу одоо би сумья аваад байна та сумья аваад руу л гэж хариулдаг тийм анхны хиймэл ухаан байсан хиймэл ухааны одоо чатбот байхгүй юу тэгээ хэрнээс хойш одоо нэг хиймэл ухаан хөгжиж гэнэ гэдэг хүмүүс харж байсан ер нь эрдэмтэд харж байсан тэгээд яасан бэхээр зогссон байгаа. Ягаад тэгэхээр хит итгэжсэн тий хит итгэжсэн дээр нь одоо нөгөө компьютерч одоо асар юм том одоо компьютерүүд байсан нөгөө социализм үеийн эдрийн одоо мэдээлэл технологийн харагдсан компьютер яриад байдаг тий нэг л үйлчлэг нэг л өдөр хийдэг тий нэг л юм нэг л өдөр хийн. Тэгэхээр тийм асар том өрөө байдаг. Хийм одоо компьютер үе байсан болохоор айгүй муу явсан. Хараа нөгөө жижиг юм персонал компьютерууд гарч ирээд тэгээд хиймэл ухааны одоо нөгөө хөгжлүүд эхэлсэн. Тэгээд нөгөө компьютерийн тооцоололч айгүй сайн болсон. Одоо нөгөө бид нар нөгөө шатрыг нөгөө Орсын нөгөө шатарч хэм бэлээ Гарри Каспаров. Тий одоо Гарри Каспаровч л байсгаал компьютертой тоглолоо, хожигдлоо энтрэ гэл тий. Тэгээд идэв. Тэгээд айж чагаад нэг өдөр хожигдсон шүү дээ тэр чинь. IBM-ийн Deep Blue вэ нү да. Хийм одоо загвартай компьютерт хожигдоод хэрнээс хойш компьютертой тоглож болохгүйгаа мэдчих хэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр тоглосон ч хожигдсон тий. Тэгээд тэр үеэс эхлээд одоо хиймэл ухаан бүр улам хурцтай болсон. Тэр хожигддог нь болохоор яг ч хиймэл ухаан биш гэхдээ маш өндөр сайн тооцоолт компьютер байсан. Тэгээ хэрнээс хойш хиймэл ухаанд одоо нөгөө хожигдуул яагаад хожигдсноо учрыг нь олоод эргээд ихнийхээ одоо байрандаа ирээд дахиад үйллээ ингээд автаад тэгээ алдаа гадсаал яваад
Тэр хүн чинь ингээ алтайгаа одоо асаал ингээ эргэлдээл ингээл яваад харч эргээд хойрог өсч чинь тий. Тэгээ миний асуултанд өнөөдөр алдаатай хариулээд маргааш одоо зөв болгоол хариулал ингээ яваад. Тэр чинь юм болохоо мэдээж асар хурцтай өгцөө байгаа тий. Одоо бол яг жинхэнэ хийм болохоны ирэнд тий одоо Эрик Каспаров бол одоо хамгийн ундаж хийм болохонтой тоглоход л шууд хожигдохоор болцсон байгаа шүү дээ. Тэгж их хөгжсөн байна. Тий. Хийм хөгжсөн одоо тий хийм болохоны эрчим хүч одоо нэг цахилгаан эрчим хүч гарч ирээд нэг өөрчлөлт болсон. Дараа нь одоо компьютер гарч ирээд тэг компьютер 900 болсон. Одоо хиймэл ухааны 900 эхэлж байна. Тэг зөв монголчууд гэлтгүү босод одоо бүх хэлхийгээр л одоо шинэлэг ангатагч хийбэл юм байгаа л да. Тэг. Зүгээр нөгөө монголчууд ингээд хиймэл ухаан гараад ирэхээр бас нэг талаар юм хоёр туйл байна. Нэг талаар одоо ямар нэг ажлын байрыг орлоод тий эдийн засгийн хувьд маш өөргөөжтэй зардал багтаа ингээд энэ зүйлүүдийг одоо тухайлбал захирлыг туслах ч юм уу ингээд хийгээд энэ болгоно ингээд боловсруулад байдаг. Нөгөө талдаа болохоор хөө энэ ер нь хөгжүүл одоо миний ажил байхгүй болох юм биш үү? Би ер нь миний ажил мэргэжил хэрэггүй болж байгаа юм биш үү гэд. Тэгэнгүүтээ нөгөө хиймэл ухаанаасаа бүр бараг айдаг. Ийм айдас мэдрэгдэж байна л та. Харин тий. Ер нь бол ийм байгаад байна л та. Хиймэл ухаан хүний ажлын байрыг одоо улаач автлаас нэлээд хэсэг хугацаа хэрэгтэй байгаа гэдэг тий. Ажлын одоо хайр улаан гэхээр ядаж нэг аюугаа угаадаг байх хэрэгтэй тий. Одоо нэг шал угаадаг жижиг орофтууд ядаж нэг тэр улангийнх нь нэмэг тий цэвэрлэгчд цэвэрлдэг байх хэрэгтэй. Хэр болтол бас нэг хэсэг хугацаа хэрэгтэй байна л да. Яг уу одоо бол ер нь бол хиймэл ухаан хэрэгэлдэг хүмүүс хэрэгэлдэггүй хүмүүсээ л ажлын байран дээр ялгарч байгаа. Тэгээ хиймэл ухаан орж ирсээр ажил нь улам л хөнгөрөнд тий амар болно. Ялангуяа тий боловсрол эмнэлгийн одоо ангаа ухааны салбар эднэрхэл улам л хэлбэр болох байх. Ээр нь хиймэл ухаан мэддэг хүн мэддэггүй хүнээс хамаагүй илүү хурдтай үр бүтээмжтэй байх болно тий. Ажилд нэвтэрсэн тий одоо ядаж нэг подкаст хийлэгт асуултуудыг бүгдийг бэлдүүлчихдэг тий. Дахиад ангилаад асуултаа 10 ийм асуулт асууш шүү. Ангилаад тэр 10 асуултаас 5 чухлыг аваад 5 чухал дээр дахиад задаргаа хийгээд дахиад тэг 2 чухал ч юм хамгийн чухал нь ингээд тэг ч юм уу иймэрхүү юмнууд хийх өөр одоо юу гэдгийг тий. Ер нь бол маш хэрэгтэй хиймэл ухаан хүний амьдралд. Ажлын байр бол булаахгүй. Тэгээ монголчууд ч юм аймаг өөрөмшүүлж авдаг үндэстэн тийм нүүдэл чинь тий хуримтхан үндэс тийм чинь мэдээж өөрөмшүүлэл авах байх л та. Өөрөөр чинь үед ингээд Монголд хиймэл ухааны чиглэлээр ингээд хөгжүүлэлт хийгээд сургалт хийгээд явж байгаа хооронд одоо тухайлбал бидний ажилтдаг нөгөө телевизийн салбарт гэхэд нөгөө нэвтрүүлэгчийг одоо хиймэл ухаантай тийм хөтлөгч бий болгоод тэгээд нэвтрүүлэгчийн одоо оронд төгс тийм нэвтрүүлэгч гарч ирээд ингээд мэдээ текстийг хүргээд тэгээд явчихаар одоо тухайлбал тэнд байгаа нэвтрүүлэгч одоо би бол ингээд баг хэрэггүй болж байгаа юм биш үү хиймэл ухаан би тэртээ тэргүй одоо энийг тэ өрсөлдөд боломжгүй болж штэ гэдэг. Тийм хандлага бий. Яг уу тийм хандлага байж болох юм тий. Ер нь Монголд бол ер нь асар муу байгаа штэ хөгжил нь. Зүгээр Солонгос эдэрт бол тэг ихэнх хөтлөгчүүд нь хиймэл ухаан болцсон тий. Ялангуяа хамгийн нэг юм төвхтэй хэсгүүд байдаг тий. Цаг агаарын мэдээ ч юм уу. Тэг нэг хайн бай ирээд байх хэрэгтэй байдаг тий. Жижигхэн тий 5-10 минут юм байдаг. Тэр эдэртэй бол хиймэл ухаанаар шийдэл явуулчихна. Ихтэл ер нь бол амьд хөтлөгч байвал тий ядаж хоолоо амьд байвал арай нэг өөр болж байгаа байхгүй юу юмыг хүлээж авч байгаа хүмүүст тий. Хүлээж авч байгаа гэснээс ингээд Монголд хиймэл ухаан нэвтэрсэн чинь одоо өгөгдлөө өгөөл ингээд танилцуулга энэ төр хийлээгээд гэсэн чинь айгуу тийм өөр Монгол одоо аялагтай тэгээд дүр төрхөн тэгээд хэлний хувьд юм өөр Монгол аялагтай бий болоод ингээд хүмүүсийн тэр одоо ямар ч гэжтэй одоо тухайл би тэрийг ойлгохдоо нөгөө хятадууд буюу одоо өөр монголчууд төрүүлээд энэ хиймэл ухаан руу алхацсан нөгөө өгөгдлийн дата баазууд нь тэд дээр суурилсан байна уу тийм үү? Тий, ер нь бол тийм одоо нөгөө нэг сүүлд нэг тэгээд шүү дээ 23 настайдаа хэр бомтон залуу гээд скейл гээд хэр яадаг гэхээр нөгөө
бусад хиймэл ухааны компаниуд өгөгдлүүд бэлтгэж өгдөг байхгүй. Тэгээ өгөгдлийг одоо нөгөө оюуны өмчт авах хэрэгтэй. Хууль ёсны зохиогчийн эрхтэйгээр оруулахын тулд өөр Монголоос авч байгаа байхгүй. Хятадаас авч чинь тий. Хятадаас одоо нөгөө эдгээр чинь ингээд хэд байдгийн тий нэг юм одоо багцлсан үнээр авч байгаа шүү дээ. Тэгээ ихэнх одоо материалууд эндээс гарч байгаа болохоор маш их одоо нөгөө өвөр Монгол маягийн байдаг байсан. Эхний одоо бидний гаргаж ирсэн зураг муураг тий царай мэрэ одоо энэ дөр юу байсан да. Наад чи Монгол хүүхэд биш бай, тийм байна. Наад дээл чи Монгол дээл биш байна гэдэг чинь өвөгдөл багтаал байсан байхгүй. Тэр угаасаа монгол хэл гэдэг чинь 0.2% ч байна уу тий 3% ч байна уу хүмүүсийн хэрэгжилж байгаа хэл ба шүү дээ. Хэлхийн одоо маш бага учраас эндээс авч яах гэсэн байхгүй. Өөр монгол өвөгдлүүд мэдээж хятад хэлээр орж байгаа. Тэр хятад хэдэн тэрбум тэгвэл хийм юу байсан. Одоо бол тэгтээ бол асар их одоо нөгөө бид нар хэрэгжилж байгаа болохоор одоо энэ ChatGPT байна тий Google-ийн хиймэл ухаанууд бидний хэрэгэлт тоолно одоо манай Монгол улсаас өгдлөгийн цуглуулж байгаа. Тэгээд одоо арай тэр монголчуу халах одоо ямар болох гэдэг тий бидний санаанд нийцсэн болгож байгаа байхгүй тий. Сайжрал яваад байгаа. Тий одоо сайжрал яваад байгаа. Ерөөсөө улам бүрл одоо ухаантай болоод хэрэг яваад байна. Анх ингээд ChatGPT-гээр тухайлбал асуулт асуухаар маш их үгүйсгийн алдаатай, утга найруулгын алдаатай ингээд хариулдаг байсан. Сүүлдээ ингээд төгс улам сайжрал ингээд яваад байгаагийн учир нь юу вэ? Тэр өгөгдлүүд нэмэгдээд байна уу эсвэл өөрчлөлт юм бэ? Одоо яг нэг хиймэл ухааны цаана ажиллаж байгаа үндсэн юу бол трансформс гэдэг одоо нэг юмны хамгийн одоо чухал хэсгийг нь олж авдаг. Тооцоолдог байхгүй юу? Одоо өмнө нь бол ингэж хиймэл ухаан яаж ойлгохдаг байсан бэхээр одоо бүдүүлэг үедээ за одоо мөрөн гол гэж юу вэ гэхээр тий одоо гол усны тухай тий мөрөнгийн одоо хамгийн чухал одоо гол юм нь юу вэ гэхээр тий хэрэг одоо голол гэж ойлгох. Гол гэдэгний үг оруулчихвал голол гэж ойлгоод идэв гэсэн тий хэрэг одоо Google шийдсэн байхгүй юу 2017 онд шийдээд тэгээд одоо энэ асар ухаалаг юм болгоно ч одоо энэ яваад байгаа байхгүй юу гэр юмны одоо хамгийн хэрэгтэй хэсгүүдийг ангилж аваад ялгчдаг. Тэгээд одоо бидэрт алдаатай хариулжсэн бол алдаагаа өөрөө застаа гэж ирээд байна та. Тэгээл үргэлж засаал сайжрал яваад байгаа юм байна. Цаана ажиллаж байгаа алгоритмууд сайжирсан гэсэн үг байхгүй юу? Монголоор нөө хариулах бид нар айгүй шолоол тийм ингээд буруу бичлээ энэ үгийг ингээд бүхштэй гэж шоолдог үсэн тийм. Бид нар одоо Google Translate-ийг шоолдог байсан тэгэл адилхан тийм. Монгол одоо дата бааз ер нь өнөөдөр хэрэг хөгжиж байна энэ дэр. Одоо нэг үндэстэн болгоно л өөрийн ялгарлыг бий болгохын тулд одоо яг тэрийгэл одоо энэ хиймэл ухааныг ашиглаж бас олон нийтэд те дэлхийн нийтэд энийгээ тунхаглах тийм хэрэгцээ шаардлага байна шүү. Харин тий. Яг нөгөө манайхаас өгөгдөл эдэр бол том одоо энэ үндэстэн дамжсан компаниуд бол авах шаардлагагүй байхгүй бид нар олон хүн хэрэгжилж лээвэл тэр бидний оруулсан өгөгдлүүдийг цуглууллаа л гэж байна. Зүгээр Монгол онцлогтой хийн гэвэл хиймэл ухаанууд гаргана гэвэл яг өртөг ихтэй асар их өртөгтэй байхгүй өөрөө ChatGPT-гийн сүүлд гарсан тэр нэг хав гээл одоо модельийг хийхэд 2 удаа ингээд оловсруулаад хийхэд тэр бум гарна $1 байхгүй. Тэгэхээр нэг л зөвхөн тийм юу хийгээд тэр бум гарна $1 болж дээ. Ихэр чинь бүр амар үнэтэй те одоо манай улсын хувьд бол ямар гэлээ. Зүгээр юм жижиг юм юунууд бол хийгээд явж болж байна те. Жижиг одоо нэг асуудлыг шийддэг. Бүр асар ухаантай биш те. Тэг нэг л асуудлыг шийддэг те. Одоо юу гэдгийг. Нэг л одоо энэ сайтын мэдээнүүдийг шүүдэг ч юм уу те. Эсвэл одоо нэг л Монгол одоо гуталтны тухайл мэдээлэлтэй байдаг. Тиймэрхүү хиймэл ухаанууд бол ер нь бол ирээдүйд бол ер нь маш ихээр гарах байх боломжтой гэж бодоод байгаа. Тэгээ манайх ч гэсэн тийм л юм хөгжүүлдэг газар байна. Манайх ер нь дэлхийн нийтийн чиг хандлага одоо яг хиймэл ухааныг ашиглах тал дээр аль төвшөнд явж байна? Ер нь бол юу тийм би эхнээсээ авал нөгөө манайх чинь нэг тийм интернет одооноос л одоо сая нөгөө нэг тий Apple Pay, Google Pay эднэрт орж идэг чинь л
энэ төлбөр хооцоо эдийн засгийн нэгдсэн одоо энэ системд ороогүй бол тий хиймэл ухааны ч үнгүй хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ. Заавал төлбөрөнд төлөх хэрэгтэй. Энэ халаасаа эхлээл асуудал тал. Ер нь бол нэлээ хоцронгуй асар хоцронгуй л байгаа л да. Монгол бол. Одоо харьцуулах юм бол тухайлбал бусад улс орнууд одоо ийм төвшөнд хиймэл оюухыг ашиглаж байгаа. Манайх нэг ийм л төвшөнд ашиглаж байгаа гэх зүйл жишээ авбал. Аха. Яг өөрийнхөө хийж байгаа ажил эдгээр харьцуулбал за манайх бол баг нэг Вьетнамд хурал одоо байгаа болов те Вьетнамд хийдэг ажлууд голдвол одоо зураг сэргээх, хямдлах одоо нэг тийм тийм зураг сэргээх хиймэрхүү юм л байдаг байхгүй. Тэгээ одоо нөө монголчууд их одоо бас адилхан те хиймэрхүү юм чинь. Ер нь бол хиймэл хамл өндөр хөгжилтэй орнууд бол урдлаг ч юм уу те хиймэл ухаанаар хийсэн кино, зургийг үзэсгэлэн одоо өөр юунууд идэгэн те өөрийн одоо эдгэр чи өөрийн юунуудтай шүү дээ. Ийм одоо сошиал медиа платформудаа тэдэрлүүгээ оруулчихсан юм байдаг. Эсвэл одоо том одоо компаниудын хиймэл ухааныг худалдаад авцсан одоо Солонгосын какао гэж нөгөө чатбитэй хамтраад өөр юмроо оруулсан байдаг те. Хиймэл ухаан нэвтрүүлсэн хэмэрхүү байдлаар явдаг. Манайх яг нөгөө нүүлжтэй хувьд бол одоо болж л байна те. Энэс илүү бол юу бол хөгжүүлнэ гэдэг бол ер нь бол асар хэцүү. Манай эдийн засаг одоо газар зүй асар тэгтээ сайн хэрэглэгч байж чадах байх гэж бодож байхгүй монголчууд одоо нөгөө прүүс машин шиг л байхгүй тий. Эхний прүүс орж ирлээ. Айлаа 51 өөр одоо гарч чадахгүй гэж айж бахан тавхилаа тий. Араа нөгөөдхөө авлаа. Тий одоо тий 10 11 тий одоо 20 30 40 гээд юу л гарсан тий. Прүүсийн одоо шинэ одоо загвар гарахад Монголд ингээл хэрийг хараал мэдээ болоод тэгэл бүх хүн унж прүүсээ сайжруулаад яваад идэг тий. Тэрнтэй адилхан тий хэрэглэх байх л та. Хэрэглээг бол аюу сайн хэрэглэх байх тий. Энэ ч одоо бас болж шít. Өөрөө ер нь одоо хиймэл оюухан гэдэг юмтай хизэнэс анх танилцж эхэлсэн бэ? 22 оноос. 22 оноос эхлээл ер нь эхний хиймэл ухааны юмнуудыг одоо ийм юу гэдгийг олон нийтэд одоо зориулж гаргасан хиймэл ухаан дээр нээлттэй их удаа аягүй гардаг байсан. Хэрийг аваад судлаад өөрчлөх гэж оролдоно тий. Англиар яриулах, монголоор яриулах гэж оролдоно юмнууд хийж. Бид нар бол одоо өөрс чинь анх энэ хиймэл ухаан гэдэг чинь ерөөсөө ингээд бүх юмыг оролдог, өөрчилж болдог. Тэ энэ одоо зүйлийг ингэж хийдэг юм байна гэж ойлголт авч ирсэн л да. Тэгээд тэр үед одоо анх ер нь хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу вэ? Одоо дэлхийн нийтэд хамгийн их хиймэл ухааныг нэвтрүүлж байгаа салбар гэвэл юу вэ? Хамгийн их нэвтрүүлж байгаа салбараа ангаах ухаан байна уу тий? Ангаах ухаан, боловсрал, за медиа бол хамгийн их нэвтрүүлж штэ одоо. Генератив хамгийн их нэвтрүүлж байна тий. Зураг, үрс бичлэг одоо юу гэдэг тий? Онцлогоо тий. Ангаах ухаан бол онцлог. Хиймэл ухаан үүсэл хамгийн түрүүнд ангаах ухаан руу орж ирсэн. Өөрөө тустай юм чинь аюу том салбар байж байна. Одоо манайх шиг юм өргөн удам нутаг дэвсгэртэй тэгээд цөөхөн хүн амтай дид бүтэц төдийлөн хөгжөөгүй. Ийм улсын хувьд уг нь яг зөв голдрлоор нь ингээд хөгжүүлж чадах юм бол энэ маш олон хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлэн цаг хугацааг алгасан тий. Ийм ач холбогдолтой зүйл байгаа. Тэгээд манайх яг энэ бодлогын хувьд ер нь дэмжлэг байна уу? Одоогор яг нөгөө шинэл байна л да. Бусад улс бол яг нөгөө англи хэдрэхтэн хиймэл ухааны яам ингээ хийцэн тий. Яг нь хагалт аюулууд аягүй ихтэй байхгүй. Эсвэл Англи, Америк хоёр гэж нөгөө хиймэл ухаанаар хизээч цөмийн бөмбөгний товч харуулахгүй гэж хийцэн. Одоо харин шийдвэрийг хиймэл ухаанаар гаргах сонирхолтой байгаа юм л та. Ягаад тэр авилга авахгүй тий шудраг хийнэ гэж бодож байна. Нөгөө талаар бол хиймэл ухаан чимийг ингээд одоо тий хүмүүсийг ингээ харж яснаа гинтхэн эдгээр ер нь цөөхөн байвал энэ дэлхийд аягүй хэрэгтэй юм шүү тий. Тэгж харж магадгүй шүү дээ тий.
хэд тухаантай болчихвол одоо юу ч болох юм те. Тэгэхээр энэ дээр яг одоо л өнгөж бодлоо юм нь хэлж байгаа. Саяхан байна уу хурал хийгээд улсын нэг бодлогоодыг ч юм уу чиглэлүүдийг гаргаад ерөнхий чиглэл өдр гаргаж байсан баг шүү. Хиймэл ухаан. Нэрээ одоо хиймэл оюун гэхүү, бүтээмэл ухаан гэхүү гэл одоогоор өнгөжл эхэлж байгаа Монголд бол. Одоо та нарын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд одоо гол хийж байгаа ажил нь юу вэ? Яг энэ чиглэлд. Хиймэл ухааныг ашиглаж. Энэ чиглэлд хамгийн их хийж байгаа нэг автоматжуулалт л юм уу та тийм. Хиймэл ухаан бол ажлыг автоматжуулж хэлбэршүүлэх юм. Сайн тий одоо нөгөө өмнөөс бичих, хүний өмнөөс хариулах тий. Тэг хүн болгонд одоо нөгөө фэйсбүүкээр хариулаад байж аяг хэцүү тий. Хэрийг хийж байна. За хий шинжилтээр одоо орчуулаа тий одоо сабтайтл дээр бол одоо чимээгээ хамгийн сайн байна тий. Өөр одоо юу гэдэг нь тий ангаах ухаанд аяг их нэвтэрч байна. Ер нь бол хаана эдийн засгийн эргэлт байна. Бишэл орж байгаа байхгүй. Тэгээд энэ хин нэгэн тухайн бүтээгдэхүүнийг авахгүй л гэж одоо орохгүй шүү дээ. Тий. За тэгэхээр өөр бол одоо нөгөө зургуул сэргээх тий. Тэр одоо хамгийн ном зохиол сэтгүүл зүйдэртэл зөндөө хэрэгжилж байгаа хөө. Тий. Яг телевизүүд ингээд нөгөө хиймэл ухаанаар бүтээсэн хөтлөгчтэй болоод мэдээлэл хэрэгсэлээ. Оролдоо л юм л та яг. Яг тогтмол хийхгүй ч гэсэн Монголд хоёр асуудал байна. Нэгдүгээр хөлбөрийн асуудал тий. Хөлбөрийн асуудал. За хоёрдугаарт хэлний асуудал. Монгол хэлний асуудал тий. Сайн одоо зөвшөөрөөгүй байна. Тэгээд хөлбөрийг одоо нөгөө хэрэг тогтмол одоо сар болгоны төлбөр төлж хөвшээгүй байна тий. Тийм хоёр юутай байна. Тэгээд олон улсын төлбөрийн систем нэгдээг болохоор одоо энэ чинь ахуйд аяг хэцүү байгаа байхгүй хэрийг одоо энгийн одоо нэг Монгол хүнд те эсвэл өдөөний малч утсаараа ингээд аваа хэрэглэхэд хэцүү байгаа байхгүй юм л энэ да. Энэ бол бодит зүйл биш ээ. Энэ бол хиймэл оюун ухааныг хэрэгэлсэн үйлдэл шүү гэж заавал бичих хэрэгтэй юм тийм үү? Тийм би. Уул нь бол тэгж бичүүлээ үгээр. Тэгээ өөрөө энэ чинь хиймэл ухаанаар хийв гэсэн юмнууд нь буланд нэрэн тэр видеонууд тэр товлжлгээ үзүүлж чаддаг компаниуд чинь хамхтаа хийж өгдөг байхгүй тэг яг хүмүүс бодит болохын тулд тухайн тамгуудыг хотолж хаях тийм юм. За хүний хоолой хувилыг гэвэл яг нэг аль бие усны юунуудаас хоолойч сайн хувилах мөртлөө өөр энэ миний хоолой мөн гэдэг өөрийнхөө хоолойгоор баталгаажуулсан тохиолдолд хувилж өгөн тийм. Аа үгүй бол хувилж өгөхгүй тийм. Тэгэхээр хүмүүс яаж ч нөхөр нөгөө нээлттэй хүүд идэх тийм өөрчлөлт нээлттэй хүүд дээр хийж байна. Жохон бодиттой орон хүмүүст үзүүлж харуулах үүднээс те хэмэл ухаан дээр одоо тухайлбал юу хийж болдог? Хэмэл ухаан дээр үү? Тий. Өөрөө чи яг би дгөө саяны хийсэн бүжгийг л одоо энийг л задлж үзв. Би энэ бичлэгийг анх үзээд би ч гэсэн ингээд энэ одоо нэр ийм авьяастай бүжгэлдэг хүүхэд юм болов уу гэд хараад хамгийн түрүүн комментиг нь харна штэ. Гэсэн чинь хүмүүс нөгөө доор нь өстой төрчихсөн авьяас байна. Ямар авьяастай хүүхэд вэ? Өстой гой бүжгэлж гин гэл бичгээр нь энэ одоо яг л энэ одоо нэг өөр Монгол бүжиг байгаа штэ. Өөр Монгол юу байхгүй тий. Сүүлд нөгөө гарч ирснийхэн дараа энэ чи хэмэл ухаан байсан юм штэ. Яг ингээнүүдээр ингээд харахаар нэршний хүүхэд ингээд гэрт бүжгэлээл. TikTok-оор бид нар ингээд айгүйх яадаг. Хардаг ийм байдал хөдөлгөөнтэй бүжгүүд хардаг байхгүй тий. Одоо энэ чинь өөр Монгол бүжиг. Тэгээ энийг TikTok-оос татаж аваад ихний одоо тэр бүжиглсэн бүжиг шинтэй бүжгийг татаж аваад за бүжиглүүл хүнийхээ зургийг ингээ бэлдээд тий. Одоо ингээ энэ дээр ийм фото зураг бол бүтэн зураг болгоод бэлтчихэн тий. Ингээд за одоо миний зургийнхгүйгээр тий. Одоо намайг бүжиглүүлээ гэвэл тэгээд дэшег одоо эндээс видео оруулна тий. Бүжиглүүлэх видео энэ оруулчих байна. За энэ одоо бас нэг өөр Монгол хүүхдээ бас бүжиглэж байгаа тий. Тэгээд энэ хөдөлгөөнийг л авч яах вэ? Motion capture гэдэг нөгөө кинонууд дээр хэрэглээд идэг штэ тэг нэг юм ногоо овцтой хүмүүсд бүлгэжүүлгээл гэдэг штэ. Тэр энэ хөдөлгөөнийг аваад ээр нь хувцсан дээр өөр юм тавьчихсан байдаг. Тэр технологи л хямдхан хүн болгоо хэрэглэхээр л болчихж байгаа хгүй тэр ч одоо хэдэн мянган долларын үнэтэй технологи л
амар хэлбэр болж байна л гэсэн үг. Тэгээ явж байна. Зя өөр би Өөрөөр чинь нөгөө хийсэн зүйлүүдээс бас сонирхох гэж бодож л дээ. Одоо бид нар бол ялахгүй гадаг штеп. Яг үндэ одоо бодит юм уу, хиймэл ухаан юм уу? Энэ одоо яг ийм зүйл болсон юм уугүй юм уу гэдэг. Одоо хөрүүний нөгөө нэг фейк уу юу хооронд төчлгүүд тий. Яг юу шиг болгочоос огт ерөөсөө хайхгүй чинь зүгээр текст бичээл оруулсан маш штэ. Одоо ингүүл нэг төвөгдгийн тий муур гэдэг юм ухаантай амтан одоо юу гэдгийг одоо нэг юм за эсвэл бүр юм хөсөөллүүдийг юу болгож болох юм тий. Бодит болгож болно тий. За. Аваа нисэх ч юм уу тий ийм юунууд гэр барих ажлыг хөнгөвчилж штэ. Тий. Гэрээ өөрийн боллоо бас хэдэн жил байх л та тий. Ингээ хэдэн жил байх гэхдээ бодит болгож болж байна. За энэ биш тий. Юу вэ? Энд дээр байгаа нот нэг юм. За энэ бол өнгөрсөн хүмүүсийг яриулж болж байна тий. яг тэр хүний дуу болгоо. Заргийн хоолойг л өдөр боловсруулаад дахиад яасан баг. Цаг хэргийн шлийн уламжлалыг хүндэт хүн үзэж их орондоо хүмүүн Ингэж яриулж болж байна тий. За өөрийн хаана аим. Эндээс үсэх тий ийм анимашн хийж болж байна тий. Хэржигтэй хүүхэлтэйгээр юм уу тий. монголчууд түүнээс урвж Маогийн хятадд баримтлан өгчээ. Тэр бол жирийн нэгэн биш. Тэр бол Чингис хааны За энэ бол дахин босгох мөрөөдөгтэй. зохиол Алтан мөргийн тий үндсэн одоо санааг нь хиймэл ухаантаар гаргаж цуг одоо бичээд их гүрнүүд тэгээ одоо эн чинь нөгөө зохиолын одоо хүүк одоо гол эргэлт гэдэр гээд байгаа штэ. Тэр болгоны боловсруулаад за хиймэл ухаан дээр зургуудыг нүүсгээ виж болгож гаргасан юм байгаа штэ. Нэгэсэндээ зохиолыг дүрсжүүлчихэж штэ. Яг юуны тухай өгүүлээд байгаа юм бэ Нэг гэдэг. хүний намтар ч юм уу эсвэл одоо болсон үйл явдлууд ч юм уу тий хүний одоо зүгээр л цаг үеийн юмуд тахгүй юу. Хурдтай хийж болж тий. Ийм анимашнууд бол хүмүүс хийнэ гэвэл асар удаа хийн. Удаа цагийг орно. Асар хөдөлмөр орно штэ тий. Орно. Асар олон хүний одоо хүч хөдөлмөр шингэх ёстой зүйлийг ингээд хэлбэрчлээ. Тий одоо энгийн 16 киноны 16 илүү 16 тэд Европын storyboard гэдэг илүү storyboard гэдэг юм уу хийхээс өмнө зураг авалтын өмнө ингээд зурагч нар аваад зурулдаг шүү дээ. Тэр чинь өөрөө хэд байдгийг 8 сая ч байна уу тий. Өндөр өртөгтэй ажиллаад байгаа шүү дээ. Одоо энэ storyboard-ыг бол бүгдийг хиймэл ухаан зураад өччихөө тий. Хэр хэсэг дээр ингэж ярина, энэ дээр тэгэж ярина тий. За иймэрхүү сүүлийн үеийн ажлууд бол энэ байна. Үн байна бас юм. Хөтлөгчийн шууд одоо сольж болж байна тий. Бол За нөгөө Чаки Чан одоо цагийн үрдээ хөтлөгчлөлсөн юм чинь. Спортын мэдээг болон танилцуулга хөтөлбөрийн төвсөд таах орой өдрүүдийн нийт мэтгийн цагаараа мэдэн ахаа. туршиж үзсэн ер нь бол маш боломжтой гэрэлтүүлэг юу эднэрийг нь бол яг л авч байна. Авч илээ. Одоо эн чинь яг бодитоор нь хийвэл одоо тайз тэг гэрэлтүүлэг гэл маш их хэмжээний. Тэгээ дээрэс нь энэ хоёр ирэх үү ирэхгүй юу гэдэг юм байна тий. Ирүүл одоо хэдэн төгрөгөөр авчих вэ? Тий юм байна. Яа манай яруу найрагч болсон. Энэ бол одоо шүлэг үл мэдээж юм. Тохиолч өөрийнх нь гэхдээ хөгжим дуу энэ бичлэг клип гэдэг бүгд юм болох юм байхгүй. Нэг болж байна. Тэгээд амар хөмжлөлсөн. Яг шүмжлсэн. Энэ ийм арх тамхи сурчилсан гэдэг тий. Хүй хараач. Өглөө
Энэ одоо нэг юм хэрийн дүүд болдог. Ингээ байж чад нэг хиймэл ухааны бүр хийж чадах те тулцсан юмнууд гэдэг. Тэ. За энийг бас амар хийж чандаа гэх те. Тэр мөрөл одоо энэ бол хүүхдийн хоглоомуудыг те. Тулцсан хийж болж байна. Шинэ жилийн холбогдлолтой гэвэл. Яа. Иймэрхүү хуучтай ажлуудаас харуулвал иймэрхүү байна да. Тэгэд одоо Монголд яг ийм хиймэл ухаанаар хийсэн юм өгөгдлүүдийг те юунд голд ашиглах вэ? Одоо та бүхний үргэлжлэл хэрэглэх. Одоо энэ чинь тэгэл одоо нөгөө сошиал медиа өгөх. За тухайн одоо нөгөө тухайлсан одоо захиалагт. Ийм одоо видео юунууд шүү дээ. Өмнө нээлт тий сайн шиг юм одоо богино анимашнууд тэр бол ер нь асар их захиалагтай байдаг. Хүмүүс. Одоо бүгд л хэрэглэмээр байгаа. Гэтэ нөгөө юу хиймэл ухаанаар хийлдэхээ нэг аваа тал нь хурдан л байхгүй. Хурдан байх, зардал багтаа, тий зардал багтаа гэх. Ерөөсөө зарлах нь л одоо тийм байна. Өөрийн чинь хувьд бол бид нар бас ТV-ст ажиллаж илаа. Тэгээд тэр үед одоо сошиал, фейсбુક гэдэг юмыг мэдэхгүй байхад Америкээс ирээд анх одоо Монгол коммент гэдэг энэ Монголын бас одоо телевизийн хамгийн супер тэр нэвтрүүлгийг анх санаачилж байсан. Тэгээд тэр үед нөгөө одоо энэ олон нийтийн тэр одоо сэтгэл энтриг ингээд компьютер дээр за ингээд уншаад тий энийг бол бид нар тэр болгоно мэдэхгүй л эсвэл та. Тэгэхээр л сүүлд нь ингээд нөгөө Facebook гэдэг юм хүн болгоны хэрэглээ болсны дараа энэ Монгол коммент чиг ийм учиртай юм шүү дээ. Ингэж нөгөө олон нийтийн сэтгэлийг авах юм нэвтрүүлэг байсан юм бэл тухайн үед бол ойлгохгүй байсан. Харин хоёр ч ингэчээсэн шүү дээ. Ирээд одоо энэ юунууд чинь загвар нь болохоор одоо тий Twitter, Facebook-ийн үнд тий ийм системд одоо хориулагдсан загвар байхгүй нэвтрүүлгийн загвар. Тэгээд бэлхийг нөгөө нэг чи бити Yahoo Messenger хэрэглээ дээ тий чи Facebook хэрэглээч гэхэл хинч бичихгүй байна гэд. Нэрээ хинч бичдэггүй тэрүүгээр. Тэгээд Yahoo Messenger-ээр л бичээд дээ тий. Facebook-оор яг нөгөө бид нар хэрэглээд байхгүй би өөрөө тий одоо нэг хэдэн хүн байдгийг тий нэг 5-10 мянга бол хүн хэрэглээд байгаа байхгүй юу. Бүр нийтээр улсаараа хэрэгжилж өгөхгүй. Тэгэхээр бэлгээр хинч бичихгүй тэгээ Yahoo Messenger руу орохоор дон гэх амар их мессеж ирдэг. Хим юу байсан шүү дээ. Тэгээ би бэлгээ дуурлаад идэв байсан. Чи Facebook хэрэгэл гэж хэл энтрэг. Тэр хэлэх ямар шаардлага байхгүй. Угаасаа өөрөө нөө цаг нь болоог байхгүй хүмүүс тий. Тэр сошиал медиатай танилцах, тэрэнд итгэл үзүүлэх тий. Одоо хүмүүс яагаад хүүхдийн зургийг оруулдаг хүмүүс одоо хүртэл шүү дээ тий. Тэгээд хүн болго янз бүрээр харж байгаа тий. Хэр чи ийм юу байгаа байхгүй. Тэгээд хэрэнтэй адилхан нөгөө хиймэл ухаанд итгэлээ эсвэл одоо юу гэдэг хиймэл ухаан нэг одоо өдөрт амьдралдаа хэрэгэлдэг боллоо хугацаа хэрэгтэй. Хэрэгтэй л да. Тэгээд тэр үед нөгөө одоо сошиал медиа гэдэг юмыг мэдэхгүй бид нар ч нөгөө Yahoo Messenger-тэйгэл байгаад тэрний дараа нөгөө одоо Facebook, Twitter одоо олон нийтийн сүлжээ ингээд бий болоод тэгэхэд нэг мэдхэд одоо Facebook-ийн хэрэглэгч Facebook гэдэг бол хүн болгоны хэрэглээ болчихсон. Түүн шиг өнөөдөр ингээд хиймэл ухааны талаар бид нар ярихаар өөрөөс нэг холж юм шиг. За миний амьдралд одоо энэ ямар ч хэрэгтэй юм бэ гэж бодож байгаа боловч хөгжлийнхээ явцад бид нар магадгүй нэг хэдэн жилийн дараа гэхэд яг өнөөдөр Facebook ингээд хүн болгоны хэрэглээ болсон шиг нөгөө хиймэл оюун ухаан маань бидний бүр өдөр тутмын бас нэг салшгүй хэрэглээ болсон. Тийм л цаг үе ирэх нь тодорхой. Тодорхой тий одоо браузерууд ихт одоо бүгдээр хиймэл ухаан болж байна тий. Одоо бид нар хараад хүнд мессенжерээр ирсэн мессежд юу гэж хариулахыг бодох шаардлагагүй тий. Браузер дээр энийг хариулж бичээд гэж шууд биччихэн тий. Одоо имэйл одоо тий өөрөө бичих имэйл одоо өөрөө баг бичдэг хүн баг ховор болчихлоо тий. Бүгдийг хиймэл ухаан бичээ өгчдөг. Хэр нөгөө нэг цагийн хэмнэж байгаа байхгүй. Хоёрт одоо юу гэдэг нь тий янз бүрийн стрессийн тий одоо хүн нэг тийм хаагүй хүнтэй харьцмааргүй бол тэр хариу бичдэг ч юм уу чинь миний жоохон тургуу хүн байгаа шүү гэ бичгээд л өөрөө тэр хиймэл ухаанч ойлгоод тийм бичээд өгч юм тий. Тэгэхээр нөө хиймэл ухаанд эхлээд өөрийгөө ойлгуулж сурах ойлголт сурах чинь л одоо хамгийн чухал
болоод байгаа байхгүй. Одоо бол одоо тэгэл хиймэл ухааны мэддэг байх. Болж байна те. Энэ бол ерөөсөө нөгөө нэг янз бүрийн хэцүү одоо Photoshop сурах те, Premiere, монтаж сурах хэр эднэр шиг одоо ерөөсөө юм биш. Энгийн хүн болгон сурч болохоор ягаад тэгэхээр бидний хэлээр хэрэгжилж байгаа натурал одоо language те, энгийн хэлээр хүний ярьдаг хэлээр л харилцаж болдог. Тэг машинтаа тэгж харьцаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө ойлгуулаад сурчвал бол тэг хэдэн ч насны хүн сурж мэдэж ойлгож болохоор байгаа шүү дээ юм л байна. Нээлттэй тий. Би одоо тийм хөгшин эсвэл би тийм юм гэдээ байхгүй. Би одоо хэлний бэрхшээлтэй. За хэмэл ухаан гэдэг чи одоо англи хэлгүүл бол одоо энэ лүү нэвтрэх аргагүй гэж бодох юм байхгүй. Монголоор өчгөл бүгд энэ ойлгож байна тий. Хэмэл ухаан одоо гарч ирснээр хэлний юунууд аягүй харилж байна тий. Тэгээд автомат одоо нэг орчуулагч аягүй хад гарч ирж байна. Жижигхэн тий орчуулагч ингээд хүн ямар байх лэрсэйг орчуулаа гэж юм бүгд нөө хэмэл ухааны юунууд явж штэ. Алгоритмууд бид нар анзаарахгүй л болохоос нөгөө сошиал медиач бас тэр чигтэл хэмэл ухаанууд явж байна тий. Нэг үтсэн юм дахин үзүүлэлээд гэдэг чинь хэмэл ухаан ажиллаж байна гэсэн үг штэ. Хүссэн үсэггүй ш таныг хэмэл оюун ухаан одоо удирдах байна. Яг тэгж байна. Тэгэд ирээдүйн чиг хандлага нь ер нь юу бол энэ хэмэл ухаан? Ирээдүйн чиг хандлага яг нөгөө нэг компаниуд тэр нөө судалгааны газрууд байна л та энэ хэмэл ухааны юмуд судалж байгаа газрууд бол асар өдрөг тий. Ер нь бол хэмэл ухааны одоо эргэлдэх зах зээлийн тий мөнгөнүүд хэмжээ $1 триллион гарна гэж байна тий. Хүн болгон хэрэглэнэ гэж байна. Болохоор бүр амар тий бүр нэвтэрсэн эксперт биш тий бүр амар тулцсан юм биш зүгээр л хэмэл ухааныг одоо бол ер нь аль болох сайн хэрэглэх эсвэл хүмүүс мэдлэгээ хуваалцах тий хэмэл ухаан яаж хэрэглэх мэдлэгээ хуваалцах хиймэл одоо зорилготой байгаа даа. Тэр нэг юм байгаа. Хүмүүс хэмэл ухаан гэхээр л ид шидтэй юм шиг хараад байгаа байхгүй. Шидэт тохиор юм шиг тий. За хэмэл ухаан бүхний мэддэг. Тий. Чи одоо ингээд подкаст хийгээд гэдэг юм уу? Чи ном бичээд. За хэмэл ухаан юм чи одоо юу гэдгийг энэ юм монтажлаадах тий. Чи чинь л одоо миний ажлыг чухам булааж байгаа юм чи нэг мэдээ бичээд ингээл. Хэмэл ухааны удирж байгаа хүн өөрөө мэдлэгтэй байхгүй бол хэр нөө хэмэл ухаан чи өөр асуудалтай болж байгаа байхгүй. Хэмэл ухаан бол нэг юм нь эзнийхээ яг хуулбар байдаг. Эзэн тэр хэрэгжилж байгаа ямар арга барилаар хэрэгжилж байна. Хэрэн шиг л эзэн хаяа нэг хэрэгэлдэг тий. Хаяа нэг тийм л бол тийм л байна. Тэг хэмэл ухаан тухайн хүний мэдээллүүдээ тий. Юу гэдгийг тий. Биометрик ата гэж байгаа байхгүй юу? Одоо бид нар ураг оруулсан ч гэсэн бүх мэдээллүүдийг ингээл хулбарлаж аваад хулгайлал өөртөө хадгалаа хулгайлах нь ч үгүй хадгалаа л байгаа. Тэгээ хэр хүний яг тусгал байдаг байхгүй. Одоо би нэг жоохон айш мутаа дуу юм замбраа мутаа хүн. Тэгээд энэ хэмэл ухаан биний ажлыг хөнгөчлөх биш улам л хүнд болгоо. Улам их ачаалтал болгоод байгаа. Тэгээд одоо юм ингээ асуухаар чочпетээс юм асуухаар намайг өдөөс загнаал байдаг. Өсөөл уурлал загнаал. Тэгээ чи ажиллаас ухтлаа гэж загна. Тэгээ одоо юу байдгийг хийгээл баад. Хэмэл ухаан чи ид чидтэй бол юм биш. Тэгтээ ажлыг үл хөнгөчлөх юм уу тий. Зөв хэрэглүүл зөв хэрэглэх байх л та. Тоо хүний өөрийнх нь нэмэгдэхээс хамаарна. Тэгэхээр бол одоо суралцаад өмнө ухтаа суралцаал авсан л хамгийн зөв ер нь хараа нь хэрэглэхэд ч гэсэн өөрт нь тий одоо мэдлэг болоод үлдээ шүү дээ. Бид нар хэрвээ одоо зүгээр л наач ингээд сошиал медиа фэйсбુક юм чи энэгээр одоо яах юм бэ тий зүгээр хэрэглээл болоо л энэ тэгээ байж л одоо бүгдээр яавал фэйсбુક дээр олон дагагчтай болох вэ яавал буст хийх вэ гэдэг хичээлд тий амар их яадаг штэ суудаг тий хэрнийг л өмнө зүгээр бичиж чинь гэсэн үг байхгүй суралцаад авчвал хэмэл ухааныг яавал энийг зөв үр дүнтэй хэрэглэх вэ гэдэг. Тэгэхээр дахиад л суралцах шаардлага биднэрт байна. Тий. Эхлээ мэдчихвэл хараа ингээд суралцаад байхгүй ер нь бол ойлгоод авцсан. Суурийг ойлгоод авцсан бол хүн харилцаад байна. Манайхан одоо хэмэл оюун ухааны сургалтуудыг өөрөө хийдэг. Тэгээд ер нь ямар чиглэлд энэ сургалтыг сонирхож хийдэж байна вэ? Гэвчлэн л одоо нөгөө нэг хэмэл ухааны контент хийх тий. За эсвэл ажил офисын одоо чиглэлээр ашиглах тий.
ийм халаар хандлагаар сонирхдог. Тэгээд айгуулгаар авах нь их байдаг. Сургалт бол тэр аль болох ингэ шахаад тэгээд гол ойлголтуудыг системтэйгээр өгөхийг боддог байхгүй. Үгүй бол тэр над шиг одоо миний явсан зам ч амар тийм бартаатай зам байхгүй. Амар хэцүү тэг аюу халдагталтай хавьяасаа зөндөө олон янзын хиймэл ухаануудыг туршиж чинь тэг ихэнх нь баг худалдаж авч хэрглэж чинь тэгээд тэндээс ч болох нь байна болохгүй нь байна. Одоо энэ чинь хиймэл ухааны нэг тийм юу болж байгаа байхгүй нэг хэсрэлт гэдэг юм уу тий. Тэгэл нөө олсон болоогүй масар олоодаг компаниуд гарч ирж байна тий. Тэгээд тэдний чи хийж байгаа юм ажил нь ингээ худалдаад авцаа байна тий хэрэглэхгүй ингээ зогсчихно тий. Таашаа хөгжихгүй болчихно ингээ. Энэ олон алдаатай бартаатай замаар явсан юмнуудаа туршлагуудаа сургалтуулах. Тэр хүмүүст аль болох хялбар ойлгомжтой бат чиг юм алдаа одоо гарахгүйгээр явах арга замыг л тааж өгч гэсэн үг л дээ тий.